чинь одоо сайг мэлийнхаа хажуудлын моторын платформыг очиж хэмжиж штэ тий. Нэг платформаа дуусгацсан. Одоо тэгээд хажуугийнхаа платформыг хэмжээд тэгээд зургийг аваад скетчээ гаргаад тэгээд хоёулаа өдөөс өмнө скетчээ гаргаад батлуулаад дараа руугаа өгч батлуулаад тэгээ батлагдвал инженерийнхаа зургийг зурнаа. За хоёулаа чинь энэ ажлыг хэд хоног хийхээр вэ? Би Баяжуулах үйлдвэрт төслийн ахлах инженерээр ажилладаг. 2012 онд анх хоёулаа ирээд 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай инженерийн баг нь Баяжуулах үйлдвэрийн одоо бүхэл хэсэгт инженерийн зураг хэрэгтэй газар очиж ажилладаг. Одоогоор бид 2 жилийн хугацаанд би тэгэхэд 200 гаруй инженерийн зураг гаргасан байгаа. Тэгээд энэ том Баяжуулах үйлдвэрийнхаа бүх хэсэгт нь анх анхлан бодлоороос ахгуулаад энэ терм тэгээ платац багинг плант гэдэг бүх хэсэгт нь очиж хурж ажилладаг. Тэгээд манай төслийн инженерийн багийнхан хаана инженерийн зураг хэрэгтэй байна. Тэр газар нь очиж хэмжилтийг нь авч, газар дээр нь хэмжилтийг нь авч инженерийн зураг төсөл гаргадаг. Оюу толгойн их бүтээн байгуулалтын талбар дээр ирчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа олон бүсгүйч бол бий. Тэдний нэг нь уран байгал бүсгүй. Зураг төслийн инженер мэргэжилтэй энэ бүсгүй хийж бүтээхийн эд хавыг үзүүлж явна. Нүвсэр том уурхайн өнцөг булан бүхэнд хүрэлцэн очиж хэрэгтэй шаардлагатай судалгаа шинжилгээ хийж хэмжилт тооцоо гаргана. Миллиметрийн ч зөрүүгээр алдах хэрэггүй нарийн чимхлүүр ажиллажээ. Заримдаа эмэгтэй хүнд ахадсан гэмээр ачаалттай ажиллана. Гэвч өөрөө ажилдаа дуртай юм хон зүтгэсээр байгаад ард нь гарна. Ерөөс альва хүн эрхэлсэн ажлынхаа эзэн нь байх шиг бахархалт зүйл үгүй ажээ. Нарийн нэгт дайчин шаргуу байх нь инженер бүсгүйн эрхэм чанар. Ажлын хувайрлалт, төлөвлөлт дахин нэгтлэн тооцоолох нь цаашид үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нэн тустай. Эрдэм чадал эзэмшсэн мэрэгжлэрэн хинээс ч дутхгүй жавхаалаг бүсгүй орчин цагийн Монгол бүсгүйн нэгэн төлөөлөлгөлтэй. Үйлдвэрлэлийн явцад хийсэн хэмжилт бүрийг дахин нэгтлэн боловсруулна. Гар сэтгэл нийлсэн ажилсаг хамт олноороо тэр бахархах дуртай. Хамтдаа ярьж зөвлөлдөж нэгэн зүрх сэтгэлээр их үйлсийн төлөө зүтгэж явна. Дуудах нэрийг эцэг их хайрлаж дуурсах алдраа өөрөө олдог гэдэгтэй. Их ажлын дараа байнга зорин ирдэх газар бол яахын аргагүй оюу толгойн спорт зохицолгоор. Ерөөс өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон ажээ. Орон орны залуустай мөр зэрэгцэн биеийн тамираар хичээллэн. Эрүүл байхын үндсэн идэвхтэй хөдөлгөөн ажээ. Амьдралын баясал өөрийгөө ялахын амт таашаалыг эндээс л мэдэрнэ. Их ажлын ачааллыг энд давж урсан өнгөрөх цаг хугацааг үн цэнтэйгээр өнгөрүүлнэ. Одоо энэ бизнес клубт одоо ажиллаад нийт 3 жил болж байна. Монгол гэхгүй гадаад хүмүүс маань бүгдээрээ зааланд маань өөрчлөлт чөлөө цагаар зөв боловсон өнгөрүүлдэг. Одоо Арабик, цагсан бөмбөг волейбол гээд дуртай бүхнээр ингээд чөлөөтэй өөрчлөлтэй. Өдөр бүр тогтмолгүй сайхан хөгжим сонсохын хажуугаар хүйлтийн зам дээрээ бүтэн цагаарчгүй. Олон тоног төгөөрөмжүүдээр ээлж дараалан хичээллэнэ. Төрөл бүрийн ажил мэргэжилтэй хэдий ч янз бүрийн улс орноос хүрэлцэн ирсэн хэдий ч залуусыг идэвхтэй амралт нэгтгэж байна. Ирж хүчтэй, эрдэм чадалтай, эрүүлэнх, цог жавхаатай явахын эрхэм нууцыг эндээс л олж авч байна уу гэлтэй. 5 цагаас ажиллаад харчаал тэгэл ер нь орой хоолных ордоггүй л дээ. Тэгэл энэ сайхан спортынхаа цогцлбор дээр ирдэг.
нь бол баг би бол энэ Монголда байхгүй л ийм сайхан цогцлбор оюутлага төслийнхэн барьж өгсөн гэж боддгийг. Тэгээд ороо олгоо ажиллаа тарж хурж ирээд 2 цаг энд сайхан хөлсөө гаргаад ажлынхаа ачааллыг сайхан тайлаад тэгэл гэртээ очиод амраад өглөө тэгээд 5 цагаас босоод ажилдаа явна да. Залуу нас гэдэг сайхан юм да. Амьдралын утга учирыг хэдий чинээ эрт ухаарна уу, төдий чинээ их бүтээхийг хүсдэг ажээ. Гэгэн сайхан хүсэл мөрөөдлөөр жигүүрлэнхэн яваа инженер бүсгүй бусдаасаа суралцж бусад дан бас дуурайал болж явна. Сэтгэл тэнийтлийн нэмсэглэх Монгол бүсгүй, сэргэлэн бас даруухан Монгол бүсгүй, дэлхийд данстай уурхайд ихийг бүтээж яваа Монгол бүсгүй, Монгол жингоо бүсгүйчүүлэн магтан дуулъя. Ажил ихтэй өдөр чинь тэгээд ачаал ихтэй өдөр чинь тэгээд ядарч ирчээл тэгээд энэ сайхан хөлсөө гаргаад хөдөлгөөнөө сайхан хийчихэл тэгэл гэртээ очиод унтах. Нэг бол ажилласаа тарж хуржээл өрөөндөө унтах хоёр ч өөр шүү дээ тий. За яг энд хүмүүс ингээ янз бүрийн байдлаар л чөлөө цагаа өнгөрүүлдэг. Гэхдээ миний хамгийн эрэх дуртай газар бол энэ сайхан цогцлбор, спортын цогцлбор. Насаа илүүхгүй. Эмэгтэйний насыг асуудгүй үст. Тэгээд таавар таяг. Дөхчэвэл дөхчнэгэр. За. 33. Арай залуухан байна. Залуухан байна. 37. Бас залуухан байна. За ойрлцоо. За. Баярлалаа. За баярлалаа. Хоногийн 24 цагийн туршид спорт цогцлбор байнгын хүнтэй. Уудамх говийн төртэй уухай хашгиралт, алга ташилт, уралдаан тэмцээн, шүглийн дуун тасралтгүй сонсогдож говийн хөг аялгауг ундруулна. Их ажлын дараа спорт цогцлбор залуусаар дүүрч уурхайчдын хотхон залуусын дуу тасралтгүй үргэлжилсээр. Их ажлын дараа